Сайн байцгаана хүүхдүүдээ. За манай өнөөдрийн шидэт харандаа болон ихтгэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Чингүү. Чингүү. Дараагийн хүүхэд? Тэлмүү. Тэлмүү. Дараагийн хүүхэд? Гүмбэлэг. Гүмбэлэг. Үүлэн. Ихшиглэн. Бүжиглам. Бүжиглам гэсэн ингээд өөрхөн нэрнүүдтэй. 52 дугаар сургуулийн 1-ийн Д ангийн хэн багштай вэ? Их баяр. Инх баяр багштай нэг ангийнхаа орж ирсэн. Сая үсгээ үзсэн тийм ээ? Үсгээ үзээ дууссан. Одоо үсгэдийн баяр нь болно. За тэгээ хэдүүлээ нэг хөөрхөн өвсөн дунд өвс үдээ хөвтөж байгаа өхөр зурна гэж ирсэн тийм үү? За тэр зургийг зурхын тулд аливаа зурагч нь биш үү? Дүрсээс бүтдэг. Та нар 300 дүрсийг зурч чадна тийм ээ? Оо тэгвэл тэр 300 дүрсээ толгойных нь ороо ингэж жаахан номон дугуй ингэж аваад ингээд зурчих. Үзүүрэн жаахан дугуй номраад дугуйлж их нь шүү дээ. Хувц биш байна гэсэн үг байхгүй юу? Тэгээд том зурнаа гэж одоо хэлсэн тийм ээ. За ахилч зоригтой би чадна гэж одоо үүлэнгийнхээ болчихжээ. Одоо энэ дунд чинь өштэй их гоё юм болно. Шууд энэ дээрээ өхрийн эврийг ингээ сүрлэг зур. Эвэр нь гараад ирж байгаа маа. Хэлбэрээр хийгээд байна өгсөн тийм ээ. Чих гараад ирж байгаа маа. Чих нь болохоор яг шин хэлбэртэй. Яа, өвсөн донд сууж байгаа гэсэн тийм ээ. Өвсөн донд сууж байгаа явах уу, хэвтэж байгаа хөр. За энэ ийм юм болох юм. Сүүл нь бодгороо эндээс нь энэ сүүлээрээ яадаг вүлээ? Ямар зориулттай вүлээ? Ялаа их хүргэнэ. Үнэ. За ингээд нэг хэлбэр нь гараад ирж байгаа биз? Одоо юу дутуу байна? Хоошоо тэ нүүд энэ төр ямар харагдахгүй тэд нар бас дүрсээр харагдана. За хүүхдүүдэд яахаа үлээ. Тэгээ дууссан чинь үүлэн гараад ирлээ. Том зураг харагдаж байгаа биз? Хөгөөд. Ийм нэг хэлбэр байдаг да. Ийм хэлбэртэй үү. Тэгээ энэ дээр нь номон зураас зураад, энэ дээрээс номон зураас зураад буруу харсан 6-гийн тоо, зөв харсан 6-гийн тоо хийнгүүтээ ингээд эргүүлчихлээр яг хамрынх нь хүн сархагоо гараад ирж шít. За энд нь болохоор доотлын ам нь наашаа харахаараа хурч ингэж харагдаад байгаа. За ингээд энэ хамраа хийцсэн байж хад яг нүдийн том хийчихлээр яг нөгөө хүчин зүгээр. Нүдийн ийм зовонд байгаа. Ийм том хийчих. Өхөрч их том алга нүдтэй шүү дээ. Тэгээ дээгүүр нүднийхэн дээгүүр ингэ даггарлаад ингэхлээр нэг дүдийс нүд гарч ирж гэнэ үү? Тэр нүдэн дээр бас нэг номон зураас татаад 100 дугуй үсгэж байгаа. Тэнгүүтээ энд гэрлийн гялаан үлдээгээд энэ хэсгнүүдийн ингээ бодчихлаар нэг талын нүд нь алглаа гараад ирж байгаа байхгүй. Дахиад цагаан үлдээгээд энэ талын нүдийг ингээ бодчихлаар нөгөө талын нүд нь нөгөө нүдтэйгээ хослоод бүтээгээ гараад ирж байгаа байхгүй. За тэгээ нөгөө ийм хөмсг хийчихлэр их сүртэй болж байгаа. Дээр нь үсэнгээд нэг ийм сөргөр юу хийчихлэр хүн шиг бол авчиж байгаа шүү дээ. Нааш хараад. Тэгээ энэ үнэгээ алаг зүсмийн байж болно. Битүү бодож болно тийм ээ. За багш бол ер нь нүднийх нь хэсэг нь энэ хэсгийг хараар ингэж болгоно. Бас өнгөөгч болно гэж. Ингээд. Тийм ээ. Доотлын хэлбэр нь бол яг
том жижиг толб 100 дугуй ингээд зүсээр нь ингээ хийж ихлээр яг ноош хараа өвтөж өхөр гараад ирж штт. Зөө өхрийн нүд нь ямар ч өнгөөр эргэлдүүлж үлээ шүү. Цагаан цэнкэр, улбар шар. Багш нь бол яг шар өнгөөр ингээ нүдийн тодцоход ирэхээр та нарт ойлгомжтой болж байгаа тийм ээ. Гэхдээ энийг ямар ч өнгөөр бодож болно. Цагаан цэнкэр байж болно тийм ээ. Улбар шар байж болно нүд нь. Эврийн яг тэгвэл бүр л гоё харагдана. Ингээд. За энэ ягаан өнгөрж ирж ижил их гоё болно доо. Чихний дотор тал. Энэ хэсгийн ягаанаар. Энэ хошуу хэсэг үү шүү дээ. Энэ хэсгийн ягаанаар. Та нар юугаа бодох та? Энэ биерэн хошуугаар ингээ илээд бодчихараа. Энэ нүүдний дэх зөх хэсгийн яг бас ягаанаар. Ингэхлээр чи яг. Хөрсөн зүгээр алдагдаад гараад. Сайхан хөрөд болж байна ярихгүй. Зарим нэг нь сарлаг болж байна, зарим нэг нь бухуулж байна ч одоо ерөөс мундаг. За ингээ сайхан гүйцээгээд зураа бодож байгаа орондоо үүл нэг сайхан дуудуулна гэлүү шүлэг уншина гэлүү. За дуудуулч. Амын нөхөр болоод. Шүлэг. Аюун бэлгийн астан түлхүүр онцоролын ариун ном уншаарэ номын нөхөр болоорэ ном уншаарэ номын нөхөр болоорэ айны зам дотны нэз амьдралын замд мэргэн багш ном уншаарэ номын нөхөр болоорэ ном уншаарэ номын нөхөр болоорэ. Гоё шүлэг. За бодож дугаар нөгөө хүүхдүүд нь юу яана. Энэ манай ч өөрөө ном уншаараа номын нөхөр болоорой гэдэг ураатай байхгүй. Тэгсэн чинь тэрний дуу үүлэн бол сайхан одоо дуу болгоод дуулчтай шүү дээ. Өшөө шүлэг дуу тэрс хүүхд байна уу? Ихсгэдэ яах вэ? Бүжин лав. Юу тэрс? Тар сайхан удаатай бидээ, тасуу сайхан устай бидээ, тавуу шумалтай бидээ, тараг ибэгтэй бидээ. Гоё шүлэг байна. За ингээд хэдүүлээ дууга дуулангаа яах вэ? Шүлгээ уншингаа. Бас онцог хэлж удаа шүү дээ. Ингээд зурга бодоо авчихдээ. Багш нэг ийм алаг үнэ зурчлаа. Алаг үнэ. Ингээд бодоо авчих шүү дээ. Алаг үнэг бол. Энэ дээрээ бас нэг хэдэн ийм толботой юм уу? Өшөө шүлэг унших хүүхэд байна уу? Болцсон уу? Одоо тэгвэл сайхан зурга боднаа. Ном уншаарай, номын нөхөр болоорой. Энд дээр бас их олон толботой байгаа шүү. Энэ дээр. Тэгэл одоо энэ будахтаа энэ бирм балмастра бити чанга дараарай. Зүгээр ингээ хөөрхөн хилээд багаар. Та нар ч одоо нэгдүгээр ингээ том ах эгч нар болсон шүү дээ. Үсгээ үзчихлээ, дуугаа дуулчлаа. Та нар нөгөө юу дууг мэдэх үү? Багангийн багштай баярлалаа гэдгийг. Мэднэ. Хөөе тэрийг дуучих уу? Бүгдээрээ багштайгаа хамт нийт дуучих. Үзэг барьсан туйхан гарт минь үхэл бохарыг заасан багангийн багша баярлалаа балчирхан бичит сурлаа багангийн багша баярлалаа
Балчирхан бичиж сурлаа. Дараагийн бадгын юу гэдэг вэ? За энэ сайхан дууг сая үсэг заасан, тоо заасан. Нөгөө ачид сайхан багш чинь зориулж байгаа юм тийм ээ. Танай багшийн чинь нэр хэм блэ? Их баяр. Инкүү хэрэг багштай зориулаад ангийнхнаас нь мэдчилгээ дэвшүүлчихлээ шүү дээ. Энэ сайхан дууг нь Гавьяат багш Соронзон болдын Батболдох нь зохиож ээ. Ингээ хөвцөн дунд сууж байгаа. Тэгээ нэг юм бодуулнаа энийг. Юу бодох вэ гэхээр одоо юун дуртай вэ? Өвс ицээр уга залхачихлаа. Нэг сайхан лоо идхийсэн гэж бодож иж болох уу? Бүжлэм ямар мэрэгчлээ болох юм? Том болоо. Дуучин болно. Ихсэгдэн. Шүдний юмч болно. Үүлэн том болоо ямар мэрэгчлээ. Зохион бүтээгч инженер болж гин. Гүнбэлэг ямар мэрэгчлээ. Цагдаа гүнбэлэг амрыг ирээ. Нөхөр гүнбэлэг амрыг ирээ хошуучаа. Ингээд дуудах нь шүү дээ. Тийм ээ. Тэлмэн. Зураацсан. Зураач болно. Чингүү. Цагдаа. Амрыг ирээ. Гой. Хоёр цагдаа гарч ирэх нь шүү дээ ингээд. Хүүхдүүдийн найзуудаа хүсэл бодлоо би зурж байна. Зураас бүхэн минь амтлан баясаад зураг сайхандаа. Хүүхэд бүхэн аяастай хүслээ бид нар зурж чадаа. За ингээд бүтээл төрх агшин. 52 дугаар сургуулийн 1-ийн Д ангийн авиаслаг зураач хүүхдүүд оролцож байгаа юм. Тэгээ энэ хүүхдүүдийнхээ бүтээлийг үзье. Эхний хүүхэд авиаслаг зураач Чингүүнийхээ зургийг үзнэ. Чингүүн. Хавтастайгаач барьж болно. За тэгээ барьж. Тэр Чингүүний маш их хөөрхөн эгдүүтэй ийм үхрийг ингээ одоо бараг бух юм алаг бух байж шүү дээ. Тэгээд би нөө лоо идгийсөө гэж бодсон. Алагнууд нэргдсэн хөөрхөн яга хошуутай үхрийг маш гоё уран дүрсээсэн шүү. За ингээ ард талынх нь хэсгийг сайхан бодчих таа надад чинь үүл нараа хийчихлээр маш гоё зураг болоо шүү Чингүүнэ. Амжилт хүсье. Амрыг ирээ. За дараагийн авиаслаг зураач Тэлмүүнийхээ зургийг үзнэ. Тэлмүүний зураг бас их гоё болж байгаа. Их чамбаа боддог хөөхд байгаа. Одоо Балмастран даглаад л одоо үзүүлэх гээл байна. Эврийг гүйцээж байгаа болтой юм аа. Чингүүнээ хүлээж байна. Чингүүн болоогүй гүнбэлгийнхэн зургийг авчиж бай. Авиаслаг зураач гүнбэлгийн зураг одоо гарч ирлээ. Тэр харагдаж байна. Жаахан дээшээ өргөчүүл мөн гоё доо. Тэр яа харахгүй хөр гурвалжин дүрсээ ашиглаад ийм хэлбэр хөө. Альва амьтан чинь хэлбэр дүрсээс бүтдэг. Тэгэхээр та нар зураг урлагт ингэж сайхан дүрс ашиглан зураг зурж орж ирж байна. Гүнбэлэгтэй амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач үүлэнгийнхэн зургийг үзье. За үүлэн бол бас чамбай зурдаг хүүхэд дээ тэр. Өөрөө сэтгээд тэр үүл нарыг зурцсан. Чин үүлэнгийнхэн зураг шиг ингэж сайхан гүйцээ зураарай. Тэгээ тэр модо үйж байна. Модны нон алаг хөөрхүүнээ ноошоо хараа өвтцсөн. Лоо идэх юмсан дөө. Энэ тарилангийн талбайгаас ганц лоо болдох нь үгүй юу гэсэн бодоцсон өвтөж байгаа. Энэ сайхан үхрийг гурвалжин дүрсээ ашиглаад ийм хөөрхөн зурчлаа. Үүлэндээ амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Игшгэлэнгийнхэн зургийг үзнэ. За гоё дөө. Ер нь манай нэгийнхэн бол ингээд ургуулад тэр мод энтрийг бас их хөөрхөн хөгжилтэй хийчихэж байгаа юм. Бас л дүрс ашиглаад зурцсан. Ийм сайхан зураг зурсан Игшгэлэндээ улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Бүжин лам. За тэр ийм гоё болж байгаа юм чи. Одоо үүл нарыг хийж байна тэр чинь төрхөн их гоё. Үхэр яг ингээд наашаа хараад дүрлийт лалагнууд ингээ гэвтэж үйдээ. Бас хэвтэж үйдэг юм тийш үү бас заримдаа.
Хിവэл бичиж. Сайхан зураг зурсан бүжин ламдаа улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Телмүнийхэн зургийг үзнэ. Телмүнийх зураг үзчихье. За. Телмүнэ хүлээж байгаа. Тэр сэлмээ өвөртэй. Мундаг том өхөр их царуулаарай. Их царуул да. Телмүн. Жах ихцгэн барь да. Тэр. Гомон гой төрхтэй гарч ирж байгаа шүү. Тэр эврийг их сүрлэг хийснээрээ зураг нь их гоё тодорч ирж байгаа. Чамбай зурдаг ийм сайхан хүүхэд байгаа. Телмүндээ улам их амжилт хүсье. За ингээд багш нь бэлгэн гард болно. Та нарт багш нь чихмэл тоглоом, буддаг ном, жимсгийн чихэр, бас энэ буддаг тэмдэгний дэвтрийг бэлтгэсэн байгаа. Энэ чинь ном. За энийг ингээд сайхан гардуулж өгнө. Дараа нь цэцгнүүл чихэр нь урдчин байна. За бүжин ламтаа үүдэнтэй амжилт хүсье. За чамд энэ юу таах юм бэ наа? Та хоёрт энийг өгөөрэй гэсэн юм уу? Соччи. Энэ нэг ямар дөрвөлээ? Кромиттэй баагүй сансрын энэ 70 ампит байх шиг байна. За амжилт хүсье. Амжилт хүсье. Чингүнд амжилт хүсье. За дараа нь задлж үзье. Болж байна. Хоорондоо юу? Панда. Сайн байна уу? Күмпу банда. Тэ, чамд өгч байна. За чи яаж өгнө вүлээ? Энэ тэр. Энэ хоёрыг. Цагаан бавгаа хараад ирлээ. Хөөхөн өнө гараад ирлээ. Энийг чи юу гэдэг вүлээ? Одоо мар. За. Сайн байна уу? Цогдоохоо сайн байна уу? Ой. 2 цагтаа энэ таарсан. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа.